За сайн байцгаана уу? Та бүхэндээ хүргэж байгаа өнөөдрийн сэдэв болвол залхуурлыг залуурдыг гэсэн маш гоё энгийн ийм сэдэв байгаа. Тэгэхээр бид бүхэн залхуурл гэдэг сэдвийг залхуурл гэдэг үгийг маш сайн ойрхон бидэнтэй ойрхон байдаг. Бид бүгдээрээ сайн мэддэг ийм үг байгаа. Тэгээд ер нь залхуурч байгаагүй хүн гэж байхгүй, залхуурдаггүй хүн гэж байхгүй. Тэгээ залхуурлыг дийн тухай сонсож байгаа хүн гэж байхгүй. Тэгэхээр энэ бол бидний амьдралтай маш их холбоотой ийм сэдв. Ямар үед хэрэг болдгоо гэвэл магадгүй бид шинээр маш том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд одоо эхлэх алхам хийхэд залхуурч магадгүй байдаг тийм. Эсвэл зүгээр л одоо ингээд ямар нэгэн зорилго төлөвлөгөө тавиад тийм өнөөдөр гэрээ сайхан цэвэрлэжээ гэд бодож ийсэн аа. Тэгээд гинт залхуурл гэдэг зүйл орж ирээд тэгээд тэр төлөвлөгөө нурдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ залхуурлыг залуурдаж сурыг гэхийн өмнө бидний хамгийн сайн ойлгох ёстой зүйл залхуурл гэдэг зүйлийн мөн чанарыг ойлгох ёстой юм байна. Тэгээ гол нь бид яагаад залхуурдаг вэ гэдгийг ойлгох нь хамгийн чухал байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэг сайн ойлгохгүй юм байна. Тэгээд тийм учраас одоо та нартай ингээд өөрийнхөө ойлгоцоорыг тайлбарлаж өгөхийг оролдъё. Тэгэхээр бид яагаад залхуурдаг вэ? За бид яагаад залхуурдаг вэ? Та ингээд одоо нэг 5 хорон бодоод үзээрэй. Та яагаад залхуурдаг вэ гэж. Тэгэхээр бид нар бодохдоо заримдаа бид нар энэ залхуу байдлыг би арчаагүй болохоор залхуурдаг юм байна. Би эсвэл өөртөө хэлсэн амлалтандаа хүрдэггүй болохоор залхуурдаг юм байна. Тэ. Надаас бусад хүмүүс залхуурахгүй байж болоод хахад би залхуурдаг юм байна гэж ингэж ийм өнцгүүдээр энэ залхуурл гэдэг төлөвийг хараад идэг юм байна. Харин одоо би танд илүү бодтой яагаад залхуурдаг вэ гэдэг юм шалтгааныг хэлж өгье. За энд ингээд нэг нэлээд олон одоо ийм бодит шалтгаанууд байж болно. Хамгийн түрүүнд маш энгийн нэг хоёр зүйл байгаа байхгүй. Эхний энгийн шалтгаан нь ерөөсөө л та ядарсан. Тэ таны бие ядарсан, сулдсан, тэ өөрөөр хэлэх юм бол энийг ерөнхийд нь энерги дутсан гэж хэлж байна. Энерги дутсан. Тэгэхээр та одоо гэрээ цэвэрлэхгүй байгаа нь эсвэл англи хэлнийхээ үгийг давтахгүй байгаа нь тэ. Эсвэл одоо ямар нэгэн тэр хийх гээд байгаа зүйлийг хийхгүй байгаа тэр шалтгаан нь таны энерги дутснаас байж болно гэж байхгүй. Тэгээ хамгийн гол нь энерги дутаад байгаа шалтгаан нь сайн нойр авч чадаагүй байж болно. Шим тэжээлтэй хоол идэггүйгээс байж болно тий. Тэр энерги ирч хүч гэдэг зүйлийг та хаанаас авдаг юм тий. Тэр маань дутагдсан болохоор та одоо ямар нэгэн зүйлийг хийхээсээ гэж төөртөж залхуурч хойш тавьж ингэж байгаа байж болно. Хоёр дахь том шалтгаан нь урам зориг. Урам зориг гэдэг зүйл нь одоо тэр ямар нэгэн зүйлийг хийх гээд байхад нэг мотивац гэдэг зүйл хэрэгтэй байдаг байхгүй. Мотивац буюу энэ түлхэц хэрэгтэй байдаг. Тэр түлхэц байхын тулд таны магадгүй танд цаана ийм гал ирмэлзэл тий зориг. За тэгээд ингээд одоо шалтгаан хэрэгтэй байдаг. Танд шалтгаан би яагаад үнийг хийх ёстой вэ гэсэн маш ийм тодорхой ийм бодит шалтгаан байж гэмээр та яах вэ? Урам зоригтой байгаад. Тэгээ урам зориг дутагдсанаасаа тэгээд тэр тодорхой хэмжээгээр ийм айдас хүндрэж идэг тийм. Тэр айдас байгаа учраас, эргэлзээ байгаа учраас энэ болгон эргээд таныг залхуурахад хүргэдэг маш том одоо хоёр шалтгааны нэг болж ингэж өгдөг юм аа. Тэгэхээр энэ хэсгээс та бүхэндээ би ингээд одоо энэ ярилцлагын энэ ярианы маш чухал юм point буюу яг төв цэгийг та нарт ингээд одоо хүргэх гэж байна. Тэр нэг юм 3 өгүүлбэр байна. Та бүхэн маш сайн тогтоож байгаа. Бүр бичиж авч болно. Нэгдүгээр залхуурал гэдэг бол ерөөсөө таныг арчаагүй байна гэсэн үг огт осоо биш ээ. Тэ? Энэ бол харин танд өгж байгаа дохио байдаг. Таны бие сэтгэл одоо ингээд залхуурал гэдэг зүйлд ингээд автаад эхэлж байвал энэ юуг илэрхийлж энэ бол сайн буюу энэ дохио байдаг. Юуны дохио байдаг вэ гэвэл та амрах хэрэгтэй гэдгийг илэрхийлж байдаг. Та өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдгийг илэрхийлж байдаг. Эсвэл та өөртөө энэ мотивац тэгээд ямар нэгэн түлхэц урам зориг хаа нэгтэйгээс авах хэрэгтэй гэдгийг танд сануулж байдаг тэр дохионууд гэж та залхуурлыг харах хэрэгтэй. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь залхуурал бол ерөөсөө дайсан биш. Тэ? Залхуурал бол ерөөсөө дайсан биш. Харин залхуурал бол таны одоо зан чанар биш. Залхуурал бол харин ердөө л төлөв байдал. За төлөв байдал гэж юу хэлээд байгаа юм?
төлөв байдал, зан чанар гэдэг чинь бүр ингээд тогтсон зүйлийг хэлээд байгаа. Таны удаан хугацааны туршид за энэ хүн бас нэг иймэрхүү зан чанартай хүн шүү. Зан чанар гэдэг бол харьцангуй тогтвортой удаан хугацаанд тэр одоо төлөвшчихсэн тэр зүйл. Магадгүй тэр өөрийнх нь төрлөх өгөгдлөөс хамаарсан тэр характер, зан чанар гэдэг энэ зүйлийг ярина. А төлөв байдал. Зан чанар биш харин төлөв байдал гэдэг. Төлөв байдал гэдэг бол нэг өдөр өндөр, нэг өдөр одоо бага те. За нэг өдөр ууртай, нэг өдөр тайван амгалан гэдэг шиг сэтгэл зүйн нэг л одоо юм хэлбэлзэл баггүй юу? Тэгээ нэг төлөв баггүй юу? Тэгэхээр тэр зан чанар гэж ойлгодог болохоор хүмүүс би угаасаа ирнэ юм би юм залхуугүй юм биш үсттэй гэсэн төөрөгдлөөс гарч ирж болдог тийм. Тэр угаасаа гэсэн зүйл байхгүй. Энэ бол харин ч ингээд нэг одоо төлөв байдал учраас бид нар энэ идэвхгүй залхуу гэсэн энэ төлөвөөсөө идэвхтэй одоо ажилсаг урам зоригтой тэр төлөвлөгөө шилжих л маш чухал болоод байна. Тэр транзишн тэр шилжилтийг би яаж хийх вэ гэдгийг хүн болгон өөрөө маш сайн мэдэх хэрэгтэй. Яг хүн болгон тохирсон өөрийн гэсэн жор байдаг. Магадгүй дуртай кофегаа уух, дуртай цайгаа уух үед хүн урам зоригтой болоод дараагийн юмаа хийж эхэлдэг тийм. Эсвэл өөрөө тодорхой хугацаанд ингээд амраад тийм. Эсвэл дуртай дуугаа сонсох гэдэг ч юм уу. Хүн болгонд одоо яг ингээд нэг юм тэр өөрийнхөө тэр идэвхтэй тэр бүтээлч өөртөө очих тэр арга зам нь өөрөөр байгаад байна шүү дээ. Тэгээд тэрийг хүн өөрөө мэддэг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр поинтлж хэлсэн одоо хоёр чухал зүйл нь нэгдүгээр нь залхуурна гэдэг бол та ерөөсөө арчаагүй хүн гэсэн үг биш. Залхуурл гэдэг бол хоёрдугаарт нь зан чанар биш гэсэн ийм хоёр чухал зүйлийг хэлж өгч байна. Тэгэхээр дараагийн хэсэгт хэдүүлээ шууд залхуурлыг ялан дийлэх стратегийн тухай ярилцж эхлэе. За стратеги энд нь маш тодорхой та нарт нэг юм чиглүүлгүүд өгнө. За хамгийн нэгдүгээр нь эхний 2 минутыг ялан дийлээрэй гэж. Залхуурч эхлээд за ингээ хойшин тавьдаг юм билүү дээ гэж бодох үедээ хүн түүнийг яаж игээд хийж эхлэх хэрэгтэй байдаг. Барьж авах хэрэгтэй байдаг. Барьж аваад эхний 2 минутыг давчих юм бол дараа нь тэр цаг хугацаа чинь өөр аяндаа урсчдаг. Тэгэхээр хамгийн их айдас, хамгийн их хэрэгэлзээ, хамгийн их тэр тэнэгэлзээ чинь эхлэх өмчт байдаг юм байна л. Тэгэхээр эхний 2 минутыг даваарай гэсэн эхний стратеги нь ба. За хоёрдугаарт нь яагаад гэдгийг тодорхой болгоно. Таны хийх гээд байгаа зүйл яагаад чухал юм бэ? Таны хийх гээд байгаа зүйл төр гэр цэвэрлэгч бай, англи хэлний үг цээжлэгч бай, тэ ямар нэгэн одоо дасгал хөдөлгөөн хийгч бай, тэ яагаад танд чухал юм бэ? Та одоо фитнес явахаасаа залхуу өрөөд байж болно шүү дээ. Тэгэхээр залхуугаа хүрэхгүй тулд тэрийг залхуурлыг ингээд залуурдаж давахын тулд би яагаад гэдэг шалтгаан маань их чухал байх хэрэгтэй. Маш тодорхой, маш гоё зорилго байх хэрэгтэй шүү дээ. Шалтгаан байх хэрэгтэй. Би фитнест явснараа 2026 онд үнэхээр өөрийнхөө биеийг одоо урлах гэж байгаа юм аа. Би одоо жишээ нь маргааш бүжгэндээ явах гэж байна. Тэг бүжгэндээ явснараа би ингээд маш их урам зоригтой болдог учраас тэгээд ч би энэ зорилгыг одоо маш чухалчилж үзэж байгаа учраас би явах болно тий. Тэгэхээр энэ яагаад гэдэг шалтгаан таны одоо тэр хөдлөх тэр хүчит маш их нөлөөтэй байдаг. Тэгэхээр яагаад гэдгийг өөрөөсөө асууж өөртөө тэр урам зориг өгч босч ирчих хэвээр. За 3 дугаарт нь айцыг нэрлэ гэж байхгүй. Аливаа нэгэн одоо атом алхам хийхээс өмнө ч гэдэг юм уу эсвэл жижигхэн ч гэсэн тэр нэг ямар нэгэн үйлдэлийг хийхээс өмнө бид нар ингээд залхуураад хойш тавиад байна шүү дээ. Тэгэхээр тэнд ингээд яагаад би хойш тавиад байна вэ гэсэн айц тэр юунд нуугдаж байна вэ? За фитнест явах гэдэг гэсэн чинь би яагаад дотроо айж эргэлзээд байна вэ? Би ингээд хүмүүс шиг хийж чадах болов уу? Тэ? Би эсвэл одоо ингээд яг үнэхээр цаг гаргаж ингээд тогтмол би явж чадах болов уу? Тэг ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар нэг юм хүнд өөрийнх нь дотоод айдас хүн болгоных өөртэй. Тэгэхээр айдсыг нэрлэл гэдэг нь яг юу хаана байна гэдгийг ол гэдэг аахгүй. Айдсыг нэрлчих үед айдас өөрөө 50% замхраа алга болдог. Тэгэхээр нөгөө зүхтах биш харин нүүр тулах замаар бид ер нь асуудлыг шийднэ гэсэн маш тодорхой юм зөвлөгөө байгаа юм. За дараа нь 4-дүгüрт нь төгс бишээр эхлэх зөвшөөрлийг үргэлж өөртөө өгдөг бай. Тэ? Бид нар ингээд ямар нэг юм ихлүүлэх болохоор за фитнест явах гэхээр за би нөгөө бүр ингээд те 2-3 ээлжийн маш гоё хувцас бэлдэж чадаагүй. За эсвэл би одоо сэтгэл зүйн хувьд ингээд бэлэн биш байна. Ингээд жоохон амраадахыг те. Эсвэл ингээд ямар нэгэн байдлаар та ингээд нэг юм тэндээсээ ингээд холдох гээд штэ те. Тэр нэг зорьцсон зорилгоосоо. Тэгэхээр төгс бишээр эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр заавал та нэг шинэ хувцас аваад байх албагүй те. Зүгээр өөртөө өвтэйхэн байгаа пүүзээ өмсөд гэдэг юм уу те. Ингээд тэрийг эхлүүлээд зойр гаргаад те маш гүнзгий амьсгал аваад тэр хаалгыг татаал те. Ямар ч хэлсэн тэр заал руу орох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэхээр төгс биш.
алдаатай, оноотой ямар ч одоо заавал бүрэн төгс бэлтгэлтэй эхлүүлэх гээд байвал та тэр амьдралд эхлүүлэх байсан тэр 100 зүйлийн нэлийн их хувийг нь та алдах болохгүй. Тэгэхээр зоригтойгоор эхлүүлж байх хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн энэ амьдрал дээр ямар нэгэн зүйлээ эхлээд ямар ч гэсэн эхлүүлэе гэж шийддэг. Тэр шийдвэртээ одоо маш их баяртай байдаг. За тэгээд дараагийнх нь стратеги болохоор өөрийгөө ерөөсөө буруутгах болохгүй тийм. Тэгээ би нөгөө ярианыхаа дунд бас хэллээ шүү дээ тийм. Ингээд залхуурал би залхуураад байна гэж тэр нэг тухайн нэг моментод би залхуу юм байна. Би залхуураад ингээд очиж чадсангүй гэж бодхоос илүү би яг тэр үед ингээд амрах хэрэгтэй байсан юм байна. Миний би цаанаасаа ингээд дохио өгөөд байсан юм байна. Окей. Би амрая. Би өөртөө хэрэгтэй бүх зүйлийг хий. Харин одоо явъя гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ өөрийгөө буруутгах хандлага миний энэ залхуурал гэдэг бол миний зан чанар биш юм байна. Тухайн момент, тухайн өдрийн одоо тухайн нэг цаг хугацаанд надад одоо орж ирсэн сэтгэл зүйн төлөв байдал юм байна шүү дээ гэж өөрийгөө одоо ингэ зөвтгөж угаасаа нөхцөл байдлыг бодитоор харж ингэж зурх хэрэгтэй байгаад байна. За дараа нь 6 дугаарт нь стратеги ярьж байгаа. Залхуурлыг залуурдах стратеги. Ер нь хүн ингээд залхуураад байвал ингээд комфорт зон дээр шигдээд иж болдгоо. Яаж игээд гарах хэрэгтэй. Яаж игээд өөрийнхөө одоо биеийг чирж одоо хөдөлгөх хэрэгтэй. Бүжгэлдэх юм уу, алхах юм уу? Ядаж л зүгээр гэрээсээ гараад буцаж орж ир. Тэгэхээр нөхцөл байдлаас огт өөрчлөгддөг. Өөрөөх юм бол хүний бие гэдэг, хүний майнд гэдэг биш үү? Биетэйгээ зэрэг ажиллах гэдэг. Би хөдөлж байж гэмээр энэ оюун санаа чинь хөдөлгөөнд орж тэр хөдөлгөөн нь танд мотивац болж тэр шийдвэр гаргах, тэр эхлэх тэр одоо энэ одоо тэр зөв тэр орчин тэнд ингээд бүрддэг. Тийм учраас энэ биеэ хөдлөг гэдэг. Ер нь тэгээд энэ спортоор хичээлэл биеэ хөдлөг гэдгийн чинь цаана маш их утга учир байгаад байдаг. Таны энэ майнд бас зэрэг хөгжиж идэг, орчинд ингээд өөрчлөгдөж идэг, хүмүүсээс суралцж идэг тийм. Тэгэхээр энэ маш тодорхой стратегиудыг та бүхэндээ хүргэлээ. Тэгээд та нарт маань таалагдсан гэдэгт найдаж байна. Таалагдсан бол лайк дараарай. Тэгээд та нартай амжилт хүсье бүгдээрээ залхуурлыг залуурдаж сурцгаая. Тэр баяртай.